Улсын онцгой комисс эрүүл мэнд спортын яамны шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн буюу хүндрэх төлөвтэй байгаа бүс нутаг руу өвс тэжээлийн тусламжийг хүрэхээр болсон 21 аймагт нийт 6500 тонн өвс тэжээлийг үн төлбөргүй буюу хямдруулсан үнээр хүргэх ажлыг хэрэгжүүлж байна. Манай аймагт 27.4 тонн өвсийг үн төлбөргүйгээр олохоор болсон бөгөөд 1 сарын 9-ний байдлаар Өмнөгов аймгийн өвөлжилт хүндэрсэн Сэврэ, Хүрмэн, Булган сум руу өвсний тусламжийн цуваа гарлаа. Цасуудын хүнд нөхцөлд байгаа өдөөгийнхөө ард иргэдэд өвсний тусламжийн цуваг Өмнөгов аймгаас гаргаж байна. За Өмнөгов аймгийн баруун бүсийн сумдад цасуудын нэлээд хүнд нөхцөлтэй байна. Энд Булган сум, Сэврэ сум, за Хүрмэн сум байгаа. За цаашдаа одоо цасуудын байдал бас нэлээд хүндэрч болзошгүй 5-6 сумын байдал бас хүнд байна. Ер нь бол улс орны хэмжээнд сая Улсын онцгой комисс эрүүл мэндийн спортын яам бус мэрэгжлийн байгууллагыг оролцуулан Монгол улсынхаа 21 аймаг 300 сумаар цасуудын байдлыг тогтоох шуурхай арга хэмжээ авч үүнийг одоо үр дүн Монгол улсын онцгой комиссийн хуралдаанаар хэлэлцэж удмаа засгийн газраар шийдвэр гаргуулсныг та бүхэн мэдэж байгаа. Энд бид 6500 тонн өвс тэжээлийг малчид ард иргэдэд одоо хүргэх. За энийг бол үн төлбөргүй буюу за мөн хямдруулсан үнээр хүргэхээр за мөн 27 тонн тэжээлийг одоо хямдруулсан үнээр хүргэхээр ингэж ихний шийдвэр гарсан. Өвөлжилт хүндэрсэн сумдад хүргэх тусламжийн өвсийг сумын удирдлагуудаас ирж хүлээн авлаа. Сэврэ сумын хувьд тусламжийн 9 тонн өвсийг авч байгаа бөгөөд одоогийн байдлаар бэлчээрэн гарсан мó нийт нутаг дэвсгэрт цэцэн бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрсэн төлөвтэй байна. Нэмж цас орвол өвөлжилт бүр хүндрэх төлөвтэй байгааг анхааруулж байна.